Hi guys, Future Simple Tense хичээл 11. За, Future Simple Tense нь болохоор зэрэг ирээдүйд цаг дээр хийх зүйлүүдийг хэлж байгаа. Нагийн дөрвөн зэрэг буюу ингэн, тэгэн, идэн, уун, явна, ирнэ те ирээдүйд хийх гэж байгаа зүйлүүдийг хэлнэ. За, үйлдвэрийн бүтцийн хувьд болохоор зэрэг маш амархан эзэн мэдээр will гэдэг үгийг нэмээд үйл үг анхны хэлбэрээрээ тэгээд object буюу тусагдах юм. За, shall гэдгийг will-ийн оронд ашиглаж болно. Ихэвчлэн I болон we эзэн мöyд дээр ашигладаг гэж ярьдаг. Гэхдээ зөвхөн will-ийг ашиглаад хаад ерөнхийдөө бол асуудал байхгүй хангалттай. Ихэвчлэн ер нь will-ийг ашиглаж явдаг. За, жишээ харцгаая. Эхний жишээг хараарай. I буюу subject will study. За, үйл үг нь анхны хэлбэрээрээ in the USA, in the United States те. Би Америкт сурнаа. She will make a pizza. Тэр эмэгтэй пицца хийн. We shall live in Canada. Бид нэр Канадад амьдрна. We will be at home tonight. За, бид нэр гэртээ байна гэж байна. We are at home. We were at home гэдэг бол ирээдүйд цаг дээр we will be. За, will be гэж ордог шүү за. At home. I shall buy a Mercedes Benz. I will have a plastic surgery. За, би гоо сайхны мэсэл хийлгэнэ гих мэтчлэн өгүүлбэрээ бүтээж ирээдүйд тэгнэ ингэнэ гэсэн үг. За, угсаа хэлбэр нь болохоор зэрэг эзэн бие араас will not буюу won't гэж нөгөө товчлсон хувилбарыг аваад уйлог анхны хэлбэрээрээ object би тэхгүй гэсэн үг тийм. Тэхгүй. I won't go home today. Би өндөр гэрлүүгээ явахгүй. Because яад гэвэл my friends and I are going to have a sleepover. За, going to гэд бидний өмнө нүцэн дүр маань орж ирж байна тийм. Sleepover гэдэг нь нийтдээ хоноод одоо юм ярих ч юм уу тийм. Тиймэрхүү зүйлийг sleepover гэж хэлж байгаа. Манай найзууд болон би sleepover хийх гэж байгаа учраас өнөөдөр гэрлүүгээ ярихгүй гэсэн үг болж байна. My company won't attend гэдэг нь оролцох the summer exhibition. Энэ зуны үзэсгэлэнт манай компани оролцохгүй. I won't live in Africa. Би Африкт амьдрахгүй. She won't call me because she's mad. За, тэр эмэгтэй над руу заалахгүй. Яагаад гэвэл тэр ууртай байгаа. Mad гэдэг нь галзуу гэсэн үг. Гэхдээ маш их ууртай байхыг хүсэн гэж хэлдэг. I won't get a plastic surgery. За, би ер нь л гоо сайхны агуулганд орохгүй гэсэн. I shall not. За, дөрөв shall-ыг нэг ашигладаг гэж хэлсэн тийм. Гэхдээ яг жишээн дээр оруулъя. I shall not buy a Mercedes Benz. Би Mercedes Benz авахгүй. We won't travel this summer. Бид нар энэ зун аялахгүй гэж. За, дараагийн багшийн хэлэх зүйл бол won't буюу тэхгүй гэсэн ирээдүйд цагийн үгсэх хэлбэр маань want буюу хүсэх гэдэг үгтэй нэлээд адилхан сонсогддог. I want тиймээд тэгэхээр энэ дээр хүмүүс амар их алддаг. За, юугаараа өөр байгааг нь анхааруулж хэлж өгье. За, ирээдүйг үгүйсгэх цаг дээр I won't go to school today. За, өнөөдөр би сургууль руу явахгүй гэж байна. За, won't-ийн араас үйл үг нь анхны хэлбэрээр орсон байгаад за, тэгвэл сургууль руу явахыг хүсэж байна гэх юм бол I want to go to school. За, want-ийн араас to аваад дараагийн үйл үг орох юм бол энэ хүсэж байна гэж одоо ингээд сонсоод ойлгох нь шүү дээ. Бичсэн байх юм бол бид нэр ялгааг нь харна. Харин сонсоход бол нэлээд адилхан сонсогддог учраас won't гэж нөө want гэж нөө гэдгийг ялгахын тулд нэг нь ардаа түүтэй нөгөөх нь анхны хэлбэрээр үйл үг нь анхны хэлбэрээр ороо шууд явах нэ. She won't help me. Тэр эмэгтэй надад туслахгүй. She wants to help me. Тэр эмэгтэй надад туслахыг хүсэж байна. My teacher won't come to the park. Манай багш парк руу ирэхгүй. My teacher wants to come to the park. Багш парк руу ирэхийг хүсэж байгаа. Want to. Тэ? She эзэн бие учраас wants гэж явж байгаа. За, wanting гэж нэг present continuous дээр ярьдаггүй хүмүүдийн нэг учраас present simple tense дээр ингээд want гэдэг үг маань явж байгаа тий.
За keywords нь болохоор зэрэг after, later, next. За later гэдэг нь дараа гэсэн үг бол call me after 30 minutes. Call me 30 minutes later. За энэ хоёр нь ижилхэн. Next гэдэг нь дараагийн гэсэн үг. I will study Korean next semester. Би дараагийн семестрт солонгос хэлийг сурнаа. За эсвэл tomorrow маргааш, the day after tomorrow нөгөө өдөр. За эдгээр үгнүүдийг ашиглаж ирээдүйд цагийг илэрхийлдэг юм байна. За яг өмнөх хичээл дээр бид нар be going to гэдэг дүрм үзсэн дээ. За be going to гэдэг дүрмнээсээ will нь юугаараа өөр юм бэ? Яагаад future tense гэдэг бүхэл бүтэн цаг англи хэлэнд байгаад хад be going to гэдэг дахиад нэг дүрм байгаа юм бэ гэдгийг ялгахын тулд хэлье. I will travel to Australia. I'm going to travel to Australia. Энд юу нь өөр байна вэ гэхлээр би Австрали руу явнаа гэж одоо хэлсэн байна те ихний will-ээр. За хоёр дахь going to ашигласан би Австрали явах гэж байгаа. Явахаар төлөвлөчихсөн байгаа. Ямар нэгэн байдлаар виз авчихсан ч юм уу тийм аялал төлөвлөчихсөн бол би going to ашиглах нь тохиромжтой. She will buy a car. Тэр эмэгтэй машин авнаа. Тэгтээ яг хизээ чинь тийм she's going to buy a car. За тэр эмэгтэй машин авах гэж байгаа. Одоо судалж байгаа ч юм уу мөнгө нь бэлэн ч юм уу тийм. Энд дээр ямар жишээ авч болох вэ гэхээр би турнаа гэж ярьдаг те. Турнаа л гэсэн байгаа гэдэг шиг. Турнаа эсвэл би яг турах гэж байгаа. Одоо яг ингээд spinning class дээр бүртгүүлсэн ч юм уу те. Яг ингээд төлөвлөөд ямар нэгэн зүйл хийгээд эхэлсэн бол going to ашиглахын зөв гэсэн юм байна. I'll meet my friends. I'm going to meet my friends. За хоёр дахь хэлбэр дээр мэдээж найз нартай уулзах гад ингээд тохирчихсан, төлөвлөчихсөн гэсэн. I'll meet my friends гэдэг нь ерөнхийдөө л уулзна гэсэн. We'll study English. Бид нэр англи хэл сурна. We are going to study English. Онлайн класс авсан ч юм уу те. Эсвэл ямар нэгэн байдлаар төлөвлөсөн. My brother will fix the air conditioner. Манайх air conditioner-ыг янзлнаа. My brother is going to fix the air conditioner гэхлээрээ янзлах гэж байгаа. За үгүйсгэх хэлбэр дээр юугаараа өөр болж байгаа юм бэ гэхээр I won't get a plastic surgery. Хэд би plastic surgery гоо савны амистаас орохгүй гэж ерөнхийдөө цаашдаа ч гэсэн орохгүй би өөрийнхөө төрхөндөө сэтгэл хангалуун байна ч гэдэг юм уу тийм. I'm not going to гэхээр цаашдаа ч гэсэн тийхгүй гэсэн утгагүй жоохон яг одоохонд бол тийм төлөвлөгөө байхгүй яг тийм төлөвлөгөө алгаал гэсэн утгатай гэсэн. She won't go to the hospital. She's not going to go to the hospital. Аль нь явахгүй гэдгийг илэрхийлж байгаа боловч би going to ашигласан явах тийм төлөвлөгөөгүй байгаа. I won't buy a new computer. I'm not going to buy a new computer. My mother will not meet my teacher. My mother is not going to meet my teacher. За үгүйсэн хэлбэр дээрээ тийхгүй тийх төлөвлөгөө одоохондоо хараахандаа алгаа гэсэн хоёр өөр утгыг илэрхийлж байгаа. За асуух хэлбэр нь will you marry me? За бид нар зөндөө сонсч байсан те. Настай гэрлээч гэдгийг ингэж хэлдэг. Will эзэн бий verb object. За энэ мэдээж yes no question гэж байгаа. Yes subject will, no subject won't. Буюу yes I will, no I won't. Yes he will, no he won't. За эзэн биедээсээ шалтгааллахгүйгээр will, won't-ийг ашиглана. No I won't, yes I will. Will you come to our house? Манад ирэх үү? Yes I will, no I won't. Okay? За WH-тэй question WH асуултуудыг харъя. What will you do next summer? Дараагийн зун юу хийх вэ? What will you buy today? I'll buy apples гэдэг ч юм уу. Where will your family travel this year? Энэ зун хаашаа аялах вэ? Where will you live after 10 years? 10 жилийн дараа хаана амьдрах вэ? When will you finish your school? Сургуулаа хизээ дуусгах вэ буюу төгсөх вэ те? Why will you study law? Law гэдэг маань хууль. Яагаад хуулиар сурах вэ? Who will you meet today? Which book will you read this month? Энэ сар ямар ном унших вэ? За ингэж ирээдүйн цагийг энгийн ирээдүйн цаг буюу future simple-ийг ашигладаг байгаа. Амар амархан байгаа. За гэрийн даалгаварт New Year resolution буюу одоо энэ ондоо би ингэн тэгнэ эсвэл би энэ он тхээ болно ингэхгүй гэд тийм төлөвлөгөөгөө бичээрэй.
future simple be going to хоёрыг хоёуланг нь ашиглаарай гэж зөвлөе. Давтчихэж мэдээж танд энэ дүрм чинь яг өөр юм болж сууж өгдөг. Яагаад гэвэл англи хэл буюу ямар нэгэн хэл гэдэг бол мэдлэг биш. Энэ нь ур чадвар, skill учраас. За, баяртай.